Энийгээ заавал ингээд завлаад нүдэн ханаас суух биш. Та зүгээр л чимээгүй нэг зүйлийг ширтээд бодлого ширтээ хүртэл бясалгал хийж идэг. Тэгээ та зүгээр л одоо тэр хоолоо хийх гээд те ингээд ногоогоо арилгаж байхдаа хүртэл тэнд төвлөрөл үүсэхдээ дотроо та өөртөө ярьж бясалгадаг. Тэр хүн болгон бясалгал хийснээр яах нь зовлонгоос ангижрах боломжтой юм байна. Хүн болгон одоо бясалгалыг үйлдээд оюун санааны өндөр эерэг түвшинд орж чадах юм бол хүн болгоны тэр уйтахар арилах юм байна. Тэгэхээр бясалгал гэдэг бол өөрөө тэр чигтээ оюун санаагаа таних явдал юм аа гэж ойлгох хэрэгтэй. Энд чи зөвхөн ажил хийх гэж те зөвхөн мөнгө олохын төлөө төрөөгүй штэ л гэдгийг ухааруулах гэдэг явдал нь өөрөө бясалгалын мөн чанар байна гэж л үздэг. Ямар гоё юм бэ гэсэн тийм нандин мэдрэмжийг мэдэрдэг штэ тий. Тэгэхээр багш нь бол амьсгалах, гаргах бүрдээ энэ хорон мөч, энэ үдэн дуусж байгаа уулзсан золгосон хүн бүрээсээ тэр мэдрэмжийг мэдэрдэг болсон гэсэн. Нэгсэндөө энийг сэрэх гэж ярьдаг. Яг одоо амьдрах гэж ярьдаг. Бясалгалын мөн чанар бол ерөөсөө яг одоо орших юм аа. Хүн төрлөختний гэж аахгүй юу? Дийлэнх нь за одоо 8 тэрбум хүн төрлөختөн байлаа гэж үзэхэд те 7 тэрбум хүн нь өөрийгөө олоогүй дэлхийгээс буцдаг гэж байгаа. Би хий юм бэ? Яагаад энэ ертөнцид төрсөн юм бэ те? Би юугаараа чамд үйлчлэх ёстой юм бэ гэдгээ ойлгоогүй. Зүгээр л мэдгүй энэ намайг хий гэсэн болохоор те би энэ зүйлийг зүгээр чаддаг болохоор л гэдэг ч юм уу. Бүгд яг тэр унтаа төлөвт байсаар байгаад дэлхийгээс буцдаг гэж байгаа. Гэвч яг энэ дэлхий дээр ирж байгаа тэр гэрлүүдийн мөн чанар нь болохоор бити тэгээ буцаасаа тий. Яг жинхэнэ өөрийгөө олоод энэ гайхамшигтай гариг ирэхэс цорын ганцхан өөрөөсөө гэрэлтээсэй гэж хүсдэг гэсэн. Гэвч дийлэнх нь тэгдэггүй буюу дэлхий бол одоогийн байдлаар бол ерөөсө хүсэл мөрөөдлөө биелүүлж чадаагүй гэрлүүдийн цуглаан болцсон байна гэж л. Ундрах багшийн хувьд ер нь бясалгал хийдэг энэ оршихуйтай гэдэг юм уу энэ зүйлтэй холбоотой хичнээн жилийн хугацаа өнгөрч байгаа бол ер нь хичнээн жилийг нь бясалгал гэдэг энэ зүйлээр хичээлж байгаа юм. За миний би бясалгалтай уучраад бол одоо 10 гаруй жил болж байгаа. За тэгээд энэ бясалгалын орон зайд бол одоо нөгөө их сургуульд ороод ингээд сураад төгсөөд дуусчлаа гэж одоо нэрлэдэг бол яг энэ бясалгалын орон зайд бол одоо дуусна гэдэг зүйл бол байдаггүй. Энэ орчлон ертөнцийн олон гайхалтай эрдэмүүдээр ингээд аясаж явдаг юм байлээ. Тэгээд би бол одоогоор яг бясалгалын ухаанаар хичээллээд бол 10 гаруй жил болж байгаа. За яг бясалгалын багш болоод олон хүмүүс бас энэ бясалгахуун ухааныг дэлгэрүүлээд түгээгээд ингээд явж байгаа бол одоо 8 жил гаруй болоод үйл ажиллагаагаа тасралтгүй явуулаад явж байгаа. Шашин бол хүнийг хүн бай, зөв бай гэдэгт сургадаг. Одоо сургаал гэж тодорхойлж болно тийм үү? Хорвоо ертөнцид нөгөө мууд санахгүйгээр хүн ингээд зөвийг санаад явах юм бол чи гоё зөв амьдралаар амьдарч байгаад амьдралаас гоё мэдрэмжийг мэдэрч байгаад амьдрал дуснаа гэдэг яг нэг ийм юмд хөтэлдэг сургаал гэж ойлгодог. Энийгээд одоо тухайлбал шашин гэж тодорхойлж байгаа. Тэгвэл бясалгал яг тодорхойлолт нь юу гэж явахаа хүн одоо мэдээж бас хорвоо ертөнцийн дээр зөв байх, хүн байх гэдэг рүү чиглүүлэх нь бол бас тавигдах одоо зорилгуудын нэг нь болоо явчихж байгаа. Үүнээсээ ингээд алсраад явах юм бол за энийг бас их гоёор тайлбарладаг. За бидний оюун санаа одоо мөнхийн юм биш үү те? Мөнхийн нэгээс нөгөө төлөвт үргэлж шилждэг одоо мөнхийн оюун санаа юм байна. За энэ оюун санааг одоо
сүнс гэж тодорхойлж болох уу? Болно. Яагаад гэхээр багш нас яагаад сүнс гэж ярихгүй байна гэхээр нөгөө дийлэнхтэй те сүнс гэхээр ингээд нөгөө буруу ойлголттой байдаг те одоо өнгөрсөн цагуудад сүнс гэдгийг ойлгуулахдаа нэг юм аимшиг гэнэ ч юм уу те эсвэл ингээ яана одоо ингээ хажууд байна гэж юм. Тийм ингээ нэг буруу ухамсар өгцөн учраас дийлэнх одоо хүндрэлтэн маань өөрөө сүнс гэхээр нэг юм аимшигын байдлаар хүлээж авдаг гэсэн. Тийм болохоор багш сүнс гэж ярихгүй байгаа. За сүнс гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр оюун санаа гэсэн. Цэвэр мөнхийн оюун санаа буюу ухамсар үрдийн те хизээж устж алга болохгүй мөн хизээж одоо те зогсохгүй тийм мөнхийн ухамсар юм байна. За энэхүү мөнхийн ухамсар буюу оюун санаа нь хүний ихэн хөвлөд эхлээд ирдэг юм байна. Хамгийн эхлээд тэр гэрэл буюу одоо энийг шинжлэх ухаанаар тогтоосон байдаг. Хүний сүнс гэж байдаг юм байна. Сүнс нь эрхий хурууны толио одоо хэмжээтэй одоо хэдэн грамм блэ тэр маш жижиг граммтай. За тэгэхээр хүн ихэн хөвлөд бүрэлдэхээс хамгийн ихэнд тэр сүнс буюу оюун санаа ихэн хөвлөд ирдэг юм байна. Дараа нь эцгийн цагаан эс одоо ижийн хөвлөд ордог юм байна. Улмаар ээжийн улаан эд нэгддэг юм байна. Ингээд гурван одоо те гэрлийн холбоосоор хүн гэдэг бодгал өөрөө бүтдэг юм байна гэдгийг бол олж тогтоосон байдаг. Бид нар гарч ирээд те одоо хин хөвлөгөөс одоо 9 сар бойжод гараад ирлээ шүү дээ те. Ингээд гараад ирэнгүүт бид нар өөрөөсөө ингээд би ийм хүн болно те. Ийм хүсэл мөрөөдөлтэй байна. Би том болоод ийм юм хийдэг болно те. Би ийм юм авмаар байна. Би ийм юм бодоод байна гэд ингээд бидний балчир хүүхдүүд өөрөө өөрийгөө илэрхийлж эхэлдэг штэ. Тэр оюун санаа өөрөө сүнснээс үүсэж байгаа. Тэр сүнс нь ухамсарыг бий болгож байгаа. Ухамсар нь бодол сэтгэлийг бий болгоод байгаа. Дотроос тэ бодох, сэтгэх сэтгэлийг бий болгож байгаа. Тэр бодол сэтгэл нь бидний үг үйлдэл болж байдаг. Шууд үг үйлдэл болдог. Тэрхүү үг үйлдэл нь амьдралын шийдвэр үр дагавар болчдөг. Сонголт тий үг үйлдэлээс яг нь шийдвэр сонголт гарах нь шүү дээ. Тэр сонголт шийдвэр нь яг өнөөдрийн таны амьдралын бодит үр дүн болж идэг гэсэн. Тэгэхээр бяцлаггүй ухаанд яах гэдэг нь гэхээр тэр бүх ухамсарыг эерэг болгох гэдэг юм. Эерэг болсон ухамсар яах нь эерэг бодол сэтгэлийг сэтэж эхлэх нь шүү дээ. Эерэг бодол сэтгэлийг сэтэж эхэлсэн ухамсар зөв сонголт шийдвэрийг хийх нь. Зөв сонголт шийдвэрийг хийгээд эхлэхээр яах нь амьдралын үр дагавар өөрөө эерэг зөв болж эхэлнэ гэсэн. Тэгэхээр бяцлаггүй ухааны мөн одоо тэ шашнаар явбал тийм одоо сургаалаар явдаг бол бяцлаггүй ухаан эерэг ухамсарыг ухамсарлах явдал юм а гэж үзэж байгаа. Тэр хүн болгон бяцлал хийснээр яах нь зовлонгоос ангижрах боломжтой юм байна. Тэ хүн болгон одоо бяцлаглыг үйлдээд оюун санааны өндөр эерэг түвшинд орж чадах юм бол хүн болгоны тэр уйтахар арилах юм байна. Одоо чинь би ойлгохтой бол бясалгал гэхлээр нэг тодорхой цаг хугацааг зарцуулж оюун санаагаа амрааж байгаа үйлдэл гэж ойлгодог. Гэхлээр одоо жишээ нь таны яг энэ бясалгал шүү дээ энергийн бясалгал гэдэг яг энэ төрлийг хэдий үеэс ихтэйгээр хүн төрлөختөн яаж хийдэг, одоо яаж хийж байгаа яг ийм бясалгал бай. Яг нь энийг бол би юу гэж тайлбарладаг вэ гэхээр бүгдээрээ бид нэр бясалгагч. Бүгд оюун санаатай учраас бүгд бясалгал хийдэг. Энийгээ заавал ингээд завлаад нүдэн анаас суух биш. Та зүгээр л чимээгүй нэг зүйлийг ширтээд бодлого шартаа хүртэл бясалгал хийж идэг. Тэгээ та зүгээр л одоо тэр хоолоо хийх гээд те ингээд ногоогоо арилгаж байхдаа хүртэл тэнд төвлөрөл үүсэхдээ дотроо та өөртөө ярьж бясалгадаг. Тэгэхээр оюун санаа буюу би юм бэштэй гэдгийг ухамсарлсан тэр цагаас энэ бясалгал үүссэн гэж үздэг. Ойлгож байна тий? Энд чинь тэг ингээ би адгууснаас өөр юм бэштэй гэд ингээ галаа ингээ гаргаж болох юм бэштэй. Хоолоо ингээд махаа ингээд болгоод идэж
болох юм бэ штэ гэд ингээд сэтгсэн те. Тэр бодож эхэлсэн тэр цагаас яг энэ бясалгалын мөн чанар үссэн буюу ерөөсөө оюун ухаан өөрөө өөрийгөө ухамсарлсан тэр цагаас энэ энергийн орон зай үссэн байна гэж үзэж байгаа. Энийг бол бүр эрт дээр үесээ мэддэг байсан. Египтчүүд, Лемурийн үеичүүд, тэ Атлантисчүүд гэдэг ингээд бүр эрт дээр үесээ бол яг энэ одоо энерги мэдээллийн орон зайгаар бясалгаж, дэлхийн олон галваар тэ оюун санааны түвшинд аялаж тэ улмаар тэндээс хөгжил технологи, шин санаануудыг одоо ухамсартаа харж танин улмаар үүнийгээ бид нэр тэ би ийм юм бодлоо, надад ийм санаа төрлөө, би ингэж зохион бүтээлээ гэж одоо ухамсарлаж явсаар энд ирсэн гэсэн. Тэгэхээр энэ бол анханасаа байсан. Бид нар мартцсан. Бясалгал гэж бид нэр яриад байдаг тийм. Гэхдээ одоо дотор нь ширээ гэдэг ч юм уу, Монгол язгаар гэдэг ч юм уу нэлээд олон төрөл дээрээс нь янз бүрийн арга техник байгаад ах шуугаан тийм. Одоо ингээд биднэрт мэдэгдэж байгаагаар ч юм уу эсвэл таны судалж мэдснээр бясалгалын хичнээн төрөл хичнээн ямар арга техникүүд ер нь байдгийн бол гэж бас сонирхол татаад. Маш олон байгаа. Яагаад гэхээр хүн төрлөختөн өөрөө оюун санаагаа ухамсарлаж эхэлсэн цагаас л ерөнхийдөө тий шашин гэдэг зүйл байсан. Яагаад гэхээр нийгэм гэдэгтэй энэ нэгдмэл оюун санааг бацхын тулд заавал ухамсарын нэгдэл, тодорхой нэг зүйлд итгүүлэх итгэл үнэмшил, тодорхой нэг зүйл рүү бүгднгийг харуулах нэг юм зорьсон зориг гэдэг зүйл заавал байх ёстой юм байна л да. Тиймийн учраас бүр одоо эрт дээр үеэсээ маш олон бясалгалын төрлүүд энэ нь явцдаа шашин болсон. Урсгал болсон. Тэгээд одоо буддын шашин, Есүс гэдэг ч юм уу те, бөө мөргөл гэдэг ч юм уу, шири, риги, випашна гэдэг ингээд улааны шарын гэдэг ингээд бүр төрөл бүрээрээ задарсан. Тэр болгоныг одоо нэрлэн гэвэл мэдээч одоо нэлээд давсан байх гэж би бодож байна. Яг энэ болгоноос би өөрөө бүгдээрингийн бас ингээд нөгөө нэг сар мар хичээллээд те сонирхоод нэг орж гараад ингээд нөгөө өөрөө энэ ертөнцид одоо ингээд гүнээ одоо орж агуу их гайхамшиг ухааныг ингээд таньсан учраас энэ ертөнцид дотор өөр юу байдгийн болоо гэд олон хаалгуудыг бол нээж үтсэн л те. Тэр дундаа ер нь дэлхийн нийтийн яг бясалгалын бас яг энэ олноо танигдсан алдаршсан ухаан нь бол ерөөсөө төвлөрөл байдаг юм билээ. Тэр дундаа амьсгал дээрээ төвлөр. Дандаа одоо тий багшигнаас олон одоо хаалгуудыг нээж үзээд харж байхад бол дандаа амьсгал дээрээ төвлөрөөрөө, тухан дээрээ төвлөрөөрөө, нэг цэгийн төвлөрлийг хийгээрээ тэгээ зөвхөн бодлоо ажиглаараа л гэдэг төлөвт одоо бясалгалын жанрууд явж байна. Бид нар бол ерөөсөө үрдийн буюу мөнхийн ухамсар юм байна. Бидний оюун санаа бол хизээч одоо устдаж үгүй алга болдоггүй юм байна. Мөнхийн буюу оюун санаа юм байна. Бидний энэ гариг эрхэс буюу ертөнцтэй энэ галактик, энэ нарны аймгийн 9 гариг манай дэлхий хэмээх энэхүү гариг ертөнц нь өөрөө тэр чигтээ оюун санаагаар бүтээгдсэн юм байна. Хамгийн анх оюун санаа буюу тэр ухамсар, дуу аваа өөрөө бүтээгдэж улмаар энэ бүх зүйл бий болоод байгаа юм байна. Энэ дэлхий өөрөө тэр чигтээ энерги, бидний нар энерги, бидний дэлхий өөрөө амьд энергийн ертөнц. Тэр дундаа хүн өөрөө энергийн амьтан. Бид энерги авахын тулд хоол идэж гин, энерги авахын тулд унтж гин, тэрийгээ одоо зохицуулахын тулд ажил хийж гин, тэ? Түүнийхээ төлөө амьдарч чинь. Энэ болгоны тэнцүү мөн чанар нь нөгөө энергийг л авах гэдэг явдал гэсэн. Яг энэ бясалгал нь өөрөө энергийн орон зайгаар бясалгадаг гэхээр яах нь вэ? Тэр заавал бас идэхгүйгээр цадах боломжтой юм байна. Бүр тэр ухаан руу ороод ирдэг. Заавал хүний биологийн хэмжээнд хүний 24 цагтай заавал 8 цаг
унтах юм байна гэхэд хэрвээ бясалгалын төвшөнд бид нэр гүн тархийг ажилуулж чадах юм бол те 30 минутанд хүртэл дип гүн нойрыг авах боломжтой юм байна гэж үзэж байгаа. Энийг хүртэл одоо бүр шинжлэх ухаан баталсан тий. Яг уу нормал те ингээ бясалгал хийдгүү энгийн ажиллаа хийгээд амьдрах жамын процесст бол би заавал 8 цаг одоо унтнаа гэдэг ч юм те. Тэгвэл чи юуны тулд идээд байгаа юм? Юуны тулд унтаад байгаа юм? Тэ? Энэ болгоны тэнцвэнд чи яг яах гээд байгаа юм бэ гэхээр амьд байж цааш энэ дэлхийн ертөнцийг үргэлжлүүлэх гэж байна. Нөгөө талдаа энергийг л авах гээд байна. Тэгвэл энэ энерги чиний хайж байгаа те. Чиний тэр хүсэж байгаа тэр энергийн оргил юу юм бэ гэхээр гагцгүй нөгөө хайр юм аа. Бясалгажих явцын одоо мэдрэмжийн талаар ярьж байна уу? Эсвэл яг бясалгадаг хүн тэргүй яг амьдарч явах одоо амьсгалж явах тэр бүх цаг хугацаанд яг одоо өөрийгөө таньж мэдсэн гэдэг чинь шүү дээ. Өөрийгөө таньж мэдтэлэр ер нь бол эцсийн цэг нь хайраа л гэж тодорхойлж ш. Тэгэхээр тэр бүр яг ингээд одоо насан туршийнхын амьдралд өөрт нь магадгүй одоо мөрдөгдөх зарчим нь болд юм уу? Эсвэл зүгээр яг бясалгаж явах хугацаанд л мэдрэх мэдрэмжийг ирж байгаа. Насан турш. Амьсгалах бүрдээ яг энэ амьд байгаагаа мэдрэх бүрдээ зүрхнийхээ цогилтыг мэдрэх бүрдээ цусныхаа эргэлтийг мэдрэх бүрдээ амьсгалах бүрдээ энэ ертөнц чинь өөрөө мөнхийн хайрын урсгал юм биш дээ гэдгийг танина гэсэн. Тэрнээс зөвхөн одоо бясалгал хийгээд суухдаа ч юм уу те би бясалгал хийх гэж байна гэхдээ одоо тэр ухаанд хүрнэ гэсэн үг биш гэсэн. Мөнхөд те алхах бүрдээ гიშгэлэх бүрдээ альва ямар нэгэн зүйлд төвлөрөх бүрдээ түүнийг хайрлаж чин сэтгэлээсээ хийх явдлыг бясалгахын ухаан байна гэж бол нэрлэдэг та гэсэн. Тэгэхээр яг өнөөдрийн нийгэм дэлхий дээр болж байгаа бүхий л зүйлийн хувьд бол яг энэ хайр гэдэг мөн чанар өөрөө алдагдчихад байгаа юм байна л да. Тийм учраас дэлхий дээр дайн дажин одоо үлсэглэн за гэмт хэрэгүүд те зовлон шаналл үхэл хагцал уйдгар гуниг өөрөө одоо дэлгэрчээд байгаа юм байна. Тэгэхээр яагаад энэ дэлхий өөрөө ийм хэцүү ч юм уу те амьдрахад ийм төвөгтөө ч юм уу болцсон бэ гэхээр тэрхүү нөгөө хайрын мөн чанар алдагдчихад байгаа учраас дэлхий өөрөө ийм хүнд хэцүү болцсон байна гэж үзэж байгаа. Тэгэхээр хайрлах ухаан гэдэг нь өөрөө хэрвээ би ухаан байхгүй юу? Хэрвээ би чиний оронд байсан бол би ямар амьдралтай байх байсан болоо? Хэрвээ тэ чи миний оронд байсан бол бас ямар байх байсан болоо гэд ингээд би биенээ хайрлах ухаанаар альва шийдвэрээ гаргах, альва харилцааг бий болгох явцад тэр яах нь улмаар дэлгэр цэцэглэж илүү их гэрэлтдэг. Гэвч яг одоогийн байдлаар манай одоо тэ дэлхий болон манай улс орны байдалд бол яг энэ хайрлах ухаан ерөөсө дутчихад байгаа. Энд чи зөвхөн ажил хийх гэж те зөвхөн мөнгө олохын төлөө төрөөгүй штэ л гэдгийг ухааруулах гэдэг явдал нь өөрөө нөгөө бясалгалын мөн чанар байна гэж л үздэг гэсэн. Одоо яг бясалгалын бол асар олон төрлүүд байгаа. Тэгээ тэр хэрээрээ бас яг ингээд Монголд орж ирж байгаа л да. Нөгөө хүн болгоны сонголтоос шалтгаалаад ерөнхий яг нөгөө нэг хүрх цэг нь шашин болгоны эцсийн цэг нь хайр гэдэг шиг бясалгалын хүрх цэгүүд нь адилхан байдаг уу? Арай ялгаатай байдаг уу? За эхлээд бясалгал гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс бол бясалгал гэдгийг ямар нэгэн байдлаар дийлэнх маань одоо гэгэрх гээд байна гэж ойлгоод байдаг тий. Та ялангуяа одоо манай монголчууд бол бясалгал хийж байна гэхээр чи одоо гэгэрх гэж байгаа мó гэдэг ч юм уу тий. Одоо тэр утга санаагаар авч үздэг. Тэгэхээр бясалгал гэдэг бол өөрөө тэр чигтээ оюун санаагаа таних явдал юм гэж ойлгох хэрэгтэй. Би юу бодоод байгаа юм тий. Энэ бодлын одоо мөн чанар хаанаас гарч ирээд байгаа юм. Би юу сэдээд байгаа юм тий. Тэр сэдлийн мөн чанар хаанаас гарч ирээд байгаа юм бэ гэдгийг таних ухааныг бясалгал гинэ гэж ойлж байгаа. За тэгэхээр тэр их язгуурыг танихаар би хэн бэ гэдэг зүйл рүү ороод ирдэг гэсэн. Энэ санаа хаанаас гараад байгаа юм те? Энэ бодол хаанаас гараад байгаа юм? Энэ хүсэл хаанаас гараад байгаа юм бэ гэдэг хариулт руу ороод ирэхээр би хэн юм бэ
гэдэг зүйл рүү ороод ирдэг гэсэн. Тэгэхээр бясалгал гэдэг бол би хин юм бэ буюу өөрөө өөрийгөө таних ухаан юм аа гэж ойлгох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ одоо яг багшийнх нь хийж байгаа яг энэ энергийн бясалгал бол ерөөсөө би хин юм бэ гэдгийг таних гээд байгаа ухаан дээр суурилж байгаа. Тэгэнгүүт тэрний мөн чанар буюу би хин юм бэ гэдгийн хязгуур нь өөрөө цул хайр болоо явцдаг гэсэн үг. Би ерөөсөө хайр юм биш үү? Би эцэгхийн хайраас төрдөм байна. Энэ дэлхийн ертөнц чинь тэр чигтээ хайрын гариг юм биш үү гэдгийг таньж мэдхээр эцсийн цэг нь нөгөө хайр болоод явдаг гэсэн. Тэгэхээр бүхэл одоо бясалгалын мөн чанар, гүн ухаан, одоо гэгэрэл бол эцсийн цэг нь мөн хайр дээр л тогтож байгаа гэсэн үг. Нийгэм угаасаа тэртээ тэргүй хүн болгонд ямарваа нэгэн байдлаар хин нэгнээс шалтгаалсан бүх юмтлыг өгдөг тийм үү. Мэдээж яг оюун санааны хувьд арай өөр бодолтой гэгээлэг зүйл рүү тэмүүлж байгаа ч гэсэн ямар нэгэн байдлаар танд гадны нөлөөлөх хүчин зүйлсээс шалтгаалаад бухимдах стресстэй тохиолдлууд бол бишгүй л байдаг баг. Тэнгүүд биднэрт стресс бухимдлаасаа тодорхой цаг хугацаанд мартахын тулд ч гэдэг юм эсвэл ангижрахын тулд энэ амьдралаас нэг таашаалыг авах шаардлагатай болно шүү дээ. Юу ч байж болно тэр нь. Таны хувьд тиймэрхүү одоо таашаал нь юу байдаг бол? Миний хувьд амьсгалах, хорон мөч бүхэн гайхалтай болж хувирсан. Амьсгал гаргах бүрдээ яг энэ бүх зүйл дахин давтагдчихгүйгээр дуусч байгааг мэдэрдэг болсон. Тэгэхээр бид нар нэг дуртай газраас явхаар нэг юм ямар гоё юм бэ? Явмааргүй байх юм те. Ямар гоё юм бэ гэсэн тийм нандин мэдрэмжийг мэдэрдэг шүү дээ те. Тэгэхээр багш нь бол амьсгалах, гаргах бүрдээ энэ хорон мөч, энэ үдэн дуусж байгаа, уулзсан золгосон хүн бүрээсээ тэр мэдрэмжийг мэдэрдэг болсон гэсэн. Мөн амьсгал авах бүхэндээ яг одоо цоо шин дойл, яг одоо цоо шин минут секунд явж штэ те. Бид нар яг энэ хорон мөчийг хизээж туулаагүй. Яг энэ өнөөдөр бидний цоо шин байна. Яг энэ хорон мөч мөн цав цагаахан байна гэдгийг мэдэрдэг болсон гэсэн. Ингээд эхлэхээр яах нь миний ухамсар хэнийг ч шүүхгүйгээр харж эхэлдэг болсон. Тэ буруу ярьж ивэл өрөвддөг болсон. Дотроо ухаараасаа гэж өрөөдөг болсон. Тэр хин нэгэн намайг игдүүцүүлж ивэл тэрийг би ажигладаг болсон. Би энд яагаад игдүүцээд байгаа вэ? Тэнгүү тэр нь өчүүхэн эго те. Нэг хар амиа хичээсэн ухамсар байвал те. Тэрийг би амьсгал гаргаад буцаагаад зөөлдөг болсон. Гэсэн. Нэгсэндөө энийг сэрэх гэж ярьдаг. Яг одоо амьдрах гэж ярьдаг. Бясалгалын мөн чанар бол ерөөсөө яг одоо орших юм аа. Бидэнд өнгөрсөн гэж алга, ирээдүй гэж алга. Өчигдөр багшаа би ийм зүйл хийгээ явж исэн. Батлый боломжгүй. Одоо тэ ийшээгээ бид нар ийм зүйл хийх гээ явж гин. Тэр хараахан ирээгүй. Гагцхүү бидэнд юу байна вэ гэхээр яг одоо л цаг байна гэж үздэг. Тэгэхээр яг энэ бясалгалын ухаан мөн чанарыг ингээд таниад мэдээд эхлэхийн хэрээр яг одоодоо амьдарч эхэлдэг. Тэр дундаа ажиглагч буюу ийм сэрүүн ухамсарт ороод бүгдийг маш тийм торгон нандин мэдрэмжээр мэдэрдэг тий. Тэр болгоноос одоо ерөөсө мөнхийн суралцдаг гэсэн. Би ингэж болох юм байх шүү, ингэж болохгүй юм байх шүү. Тэ? Ингэж одоо хандвал муухай санагддгийг байх шүү, ингэж хандвал гоё байдаг юм байх шүү. Ийм мэдрэмж нь гоё санагддаг юм байна, ийм мэдрэмж нь муухай санагддаг юм байна гэдэг алхам тутамдаа суралцаж явах тэр ухааныг л нөгөө ухаарад байна. Буюу сэрээд байна. Энэ бүхнийг ойлгоод байна. Амьсгал гэдэг зүйл одоо бид нар
бүрэлдэж бий болсон цагаас хойш хүн хөтлөл бие мах бод байна ингээл амьсгалсаар л байдаг тий. Бясалгал яг аль алинд нь амьсгал гэдэг зүйл дээр ер нь их төвлөрч аягүй их чухалчлах юм а тий. Яагаад ингэт юм бол энэ өөрөө анхдагч хөдөлгөөн. Амьсгал гэдэг нь яагаад энийг бас нэрлсэн бэ гэдэг бүр мөн чанар руу орох хэрэгтэй. Амьсгал гэж яагаад нэрлэлсэн юм бол? Ам гэдэг язгуур үг орж ирж байна тий. Тий амьд байна шүү дээ тий. Амьдраад байна. Тэгээд амьтай бүхэн амьсгалдаг. Тэгээд Монгол ухаанд гал гэд ард нь гал гэдэг үгийг оруулж амьсгал гэдэг үгийг бүтээсэн байна да. Тэгэхээр энэ бидний доторх өөрөө ийм гал энергитэй юм байна л да. Тийм учраас бидний бие организм 37 градусын дулаан байдаг ч юм уу. Тэ бид нар ингээд амьсгал авах болдоо ингээд ийм гал ноцоод байгаа юм шиг. Ингээ нэг юм ингээд цогоод ингээд асаад байгаа юм шиг төлөвт байдаг гэсэн. Тэгэхээр энэ төлөв нь өөрөө ийм ойрхон байх тусмаа нөгөө ухамсар бараан бодлоор бодож эхэлт юм байна. Амьсгал ойрхон аваад байх тусам суц нарист юм байна. Ингээд цусан хангамж багасаад ирэхээр яг нь сэтгэн бодох чадвар, ухаарах те эргэцүүлэх болгон атангаших буюу жижигддэг юм байна. Амьсгал гүнзгий авах тусам судасны хан буюу цусны эргэлт маш гой удааширч цусан доторх судасны хан тэлдэм юм. Ингээд ирэхээр бидний дотоод оршихуй яг нь илүү одоо бодоогүйгээ боддог ч юм уу, хараагүйгээ хардаг ч юм уу, сэтээгүйгээ сэтдэг юм байна. Тэгэхээр амьсгалыг удаан аваач гэдэг нь тэр галыг амгалан төлөвт оршоогооч гэсэн нэг ухаан. Анзааруул уурлахаар бид нар амьсгаадаг тийм ингээд шууд ингээд амьсгаадаад ингээд цаанаасаа ингээд амьсгал хурдан болоод цээж нь ингээд багтрахж байгаа юм шиг мэдрэмж төрдөө шүү дээ тий. Тэнгүүд тэр гал буюу хий гэрлэн төлөв чинь яаж ийн үү? Атангалж байна. Тэндээс нөгөө муухаг үг гарж ийн, буруу шийдвэр гараад байна тий. Амгалан тайван байх үед яаж ийн? Санаа амьсгалаад бид нар нэг юм гүнзгий амьсгал аваад тайвширхаар ёо тийм байлгүй дээ. Би нэрээ тэр үед яах га тэгээ хэлвэ. Тэр шийдвэрийг өстой буруу гаргачтэй гэд бид нар ухаардаг штэ тий. Тэгэхээр энэ амьсгалын төлөв гэдэг чинь бидний ухамсарыг шийддэг юм байна. Тэр дундаа амар амгалан байхын анхдагч хөдөлгөөн бол амьсгалыг удаанаар авч удаанаар гаргах явдал юм. Стрессийн төлөв бол хурдан аваад хурдан гаргах төлөв юм аа. Тийм болохоор бүх бясалгал амьсгалыг удаанаар аваад удаанаар гаргаараа тий. Бүх йог тий амьсгалыг удаанаар аваад хамраараа гаргаараа гэдэг ч юм уу. Энэ төлөвт явдаг биологийн хувьд энэ хүний биед ингэж одоо үйлчилдэг гэсэн. Одоо бас нэг 10-20 жилийн өмнө ч юм уу бясалгал гэдэг тухай хичнээн ярьдаг байсан боловч өнөөдрийн түвшинд хүртэл бас хүн болгон бясалгал гэдэг зүйлийг амнаасаа гаргадаггүй байсан байх гэж би зүгээр хувьдаа бодож байна л да. Одоо л харьцангуй хүмүүсийн дунд хоолоо хийж явахдаа бясалгач чинь, машинаа барьж явахдаа бясалгач чинь, цагаас агнахтаа хүртэл би бясалгалаа хийгээд бясалгалын оршихуйд орчлоо гэд их ярьдаг болсон юм шиг надад санагдаад байгаа. Энэ хэр зөв анзааргагүй. Тий, энэ бол одоо би 8 жилийн өмнөөс одоо бясалгалын багшийг хийгээд эхэлж байхад эргэн тойрны маань хүмүүс бол йогу гэдэгдээсэн. Би ингээд бясалгалаар хичээлж байгаа. Одоо бясалгалын багшлаад болж байгаа. Олон ингээд хүмүүстэй уулзаад одоо тий энэ хэрэг байдлын төлөвийг ингээд дэлгэрүүлээд явж байгаа гэхээр ерөнхийдөө бол яг тухайн үед 8 жилийн өмнө бол бүр бясалгал гэдгийг бүр огт мэддэггүй. Ерөнхийдөө
яагүй гэсэн байдалтай дандаа яагүй гэж хүмүүс асуудаг байсан. Тэгээд яг тэр үед миний оюун санаа буюу одоо өөрийн ам дотоод оршихуй ертөнц надад юу гэж хэлсэн бэ гэхээр цаг хугацааны ирэхээр хүн төрлөختний ухамсар сэрнэ. Тэд энерги гэж юу болох тухай, бясалгал гэж юу болох тухай, би хүн гэж юу болох тухай, би яагаад энд байгаа юм бэ гэдэг мөн чанарыг хайж эхэлнэ. Тэр үед те заавал бясалгал гээл ингээл би ингээл хүн болгонд ойлгуулах галгүй яг бишээ гэдэг. Тэгээд байх шаардлагагүйгээр хүмүүс ухамсарын төлөвт орно гэж надад хэлж ирсэн. Гэтэл яг өнөөдрийн түвшинд одоо бидний сошиал те интернет ертөнц гэдэг тэгээ бүхий л зүйлсэд бол одоо яг энэ бясалгалын мөн чанар хүн өөрийгөө олохын ухаан те энэ ертөнцид сөрөг энерги, эрэг энерги байдаг тухай гэд бид нар өөрсдөө одоо мэдэж эхэлсэн гэсэн. Тэгэхээр энэ бол цагийн аясаар болж байгаа жамын үйл явц. Одоо цаашлаад бүгд энэ бясалгахын мөн чанараар хичээлж эхлэхийг бүр дотроосоо хүсэж эхэлсэн байж байгаа. Одоо бүгдтэй ингээд бясалгаад сурчих юмсан, нэг төвлөрөөд сурчих юмсан, тэгээ өөрөө өөртөөгөө нэг эрэг бодлоор яриад сурчих юмсан, өөрийгөө нэг ойлгочих юмсан те би яагаад уурлаад байгаа юм бол энэ хүсэл ханаас төрөөд байгаа юм бол те энэ мэдрэмжийг би яагаад мэдрээд байгаа юм бол гэдэг ч юм те тэр дотоод мөн чанараа судалж эхэлж байгаа. Энэ бол яг Монгол ухаанд бол байсан, алдагдсан. Тэгээд буцаад сэргэж байгаа ухаан. Тэр дундаа манай монголчууд яг энэ бясалгалаар хичээлдэг байсан. Тэд нэр яг байгалаа шүтдэг байсан. Байгальтайгаа, тэнгэртэйгээ, газартайгаа, уултайгаа, устайгаа оюун санааны түвшинд тэд нэр холбогддог байсан. Тийм учраас юу болохгүйг нь мэддэг байсан. Энэ уул ямар учиртай юм, энэ аршаан булаг нь юунд сайн гэдгийг тэд нар өөрсдийн ухамсарын түвшинд таньж мэддэг байсан. Хүн төрлөختнийг нэг оюун санаа бүрэн эзэгэнсэн гэж үздэг. Тэр оюун санаа бол айдас. Хүн болгонд байдаг гэсэн. Хүн болгонд байдаг гэсэн. Тэгээд тэр айдас нь өнөөдөр миний хиймээр байгаа хүслийг хаадаг. Өнөөдөр миний хэлмээр байгаа үгийг боодог те. Өнөөдөр миний өөрт байх хэм хэмжээний хүчийг хязгаарладаг. Чи цаг нь болоогүй юм шүү, дараа болох юм шүү те. Бусад чамааг юу гэж бодох юм те. Энэ нь ч тийм юм биш үү, тэр нь ч ийм юм биш үү гэд нөгөө айдсын ухамсар чинь хүн төрлөختнийг бүрэн эзэгэнсэн байна гэдэг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр бясалгал хийснээрээ бид нэр тэр нөгөө өөрийгөө хязгаарлагч дотоод айдсын ухамсараас чөлөөлөгдөн. Ингээд чөлөөлөгтөөд ирэхээр яах нь зоригтой болж эхлэх юм. Ингээд нөгөө хүсэл мөрөөдөлтөд хүрч чадна гэсэн итгэлтэй болох нь байна. Тэрнийхээ төлөө зоригтой үйлдэл хийх нь байна. Улмаар те тууштай байж бодит үр дүнг авах нь. Тэр дундаа бясалгал руу ороод ирэхээр хамаг амьтны гаслан сонсдог юм байна. Авраач ээ, туслаач ээ. Надад хэцүү байна. Энэ ертөнц яагаад ийм болцсон юм бэ? Гэсэн тэр ерөөсө шүүлтгүй зовлонгийн сонсдог, жаргалын ч сонсчдаг. Тэр хүний уйтгарыг ч сонсдог, баярыг ч сонсдог болчдөг юм байна. Яагаад тэгэхээр нөгөө бясалгал хийгдээд нөгөө энергийн орон зай нээгдээд тахна шүү дээ. Тэ? Өөр цэвэр ухамсар юм чинь те тэр цэвэр ухамсар нээгдэхин хэрэг түүний ухамсарыг хүртэл таньж эхэлэх юм байна. Ингээд бүх амьтны гаслан сонсоод эхлэхээр яадаг вэ гэхээр би юу хийж чадах юм болоо? Яагаад те энд сонсогдохгүй байгаа чимээ? Яагаад надад сонсогдоод байгаа юм болоо? Энийг мэдрэхгүй байгаа мэдрэмжийг би яагаад мэдрээд байгаа юм болов? Эний хараагүй үнэнийг би яагаад хараад байгаа юм болоо гэдэг асуулт төрж ирдэг юм бэл. Тэндээс яг би хин юм бэ гэж одоо таньж эхэлдэг гэсэн үг байна шүү дээ. Ингээд хүн өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг нэг том ухаан байдаг юм байна. Би энийг л хийх гэж ирсэн юм бэ штэ. Би энийг
тэ чаддаг учраас надад тэр хүний гаслан би аварч чадах учраас надад сонсогдоод байгаа юм биш үү? Би тусалж чадах учраас тэ би мэдээд байгаа юм биш үү гэдгийг ойлгосон байдаг гэсэн. Тэгэхээр эхэндээ бол их төвөгтэй байдаг гэсэн. Яагаад би энэ хүнд зовлонтой хүн туслах хэрэгтэй юм болов? Тэ? Яагаад би энэ хүний зовлон шаналлыг сонсох хэрэгтэй юм болов? Яагаад би тэ одоо зүгээр ингээд одоо жаргаад ч юм уу юу ч мэдэхгүй ингээд баясаад сингээд явж болохгүй. Яг энэ түнэр харанхууд нь байгаа юм болов гэдэг асуулт төрж ирсэн. Тэгсэн чинь яг ингээд өөрийгөө таниад олоод мэдхээр би энийг гэрэлтүүлэх учраас харанхуугийн таньж байгаа юм байна. Тэ? Би харанхууд гэрэл асаахын тулд эхлээд энэ харанхуу нь ямар юм бэ гэдгийг таних ёстой юм биш үү? Тэгжиж би гэрэл асаах юм биш үү гэдгийг ухаарсан гэсэн. Тийм болохоор нөгөө таньдаг, тэ мэддэг, хэцүү байдаг тэр бүх мэдрэмжээс зүхтгаа болоод нүр тулж эхэлсэн. Нэгсэнд айцаа давж эхэлсэн гэсэн үг тийм. Энийг одоо энгийн зүгээр ярил энэ бол зовлон тэр шанал хэцүү байгаа болгоны мөн чанар өөрөө зөвхөн өчүүхэн айц гэдэг. Тэ хинч биш болчихгүй тий. Хайрлагдчихгүй болчихгүй тий. Ажлаасаа би халагдчихгүй тий. Тэ одоо нийгэмд би буруу үнэлэгдчихгүй тий. Гэсэн тэр өчүүхэн айцаас төрсэн тэр нөгөө буруу шийдвэр, буруу үг те тэр болгоомж нөгөө зовлон хэцүү болгоныг бүтээгээд байдаг гэсэн. Тэгэхээр эхлээд те энийг би юу гэж хэлдэг вэ гэхээр эхлээд чи бусдыг аврагч байгаа бол эхлээд өөрийгөө авар. Бусдыг чи гэрэлтүүлж байгаа бол эхлээд өөрөө гэрэлт. Тэгжиж чи бусдыг гэрэлтүүлнэ. Та биегээ олсон уу? Би одоо олсон гэж бодож байгаа. Яагаад гэвэл эхэндээ би олоогүй байсан. Яг энэ бясалгахуун ухамсар, миний бодол санаа, оюу бэлэг цаанаасаа орж ирдэг, одоо надад орж ирдэг бодлууд их өвөрмөц байсан. Цаанаасаа би их одоогийн хэлдгээр эмпант буюу хүнийг зовлонг, уйтгарыг тэр сэтгэлийн шаналлыг нь тэр хүн хилээгүй байхад би хажууд нь байхдаа мэдэрдэг байсан. Тэгээ энийгээ би ойлгодоггүй эхлээд те ингээд яагаад ингээд идэм бол доо одоо те ингээд хамуухан амьтны өмнөөс очиж юмыг нь хийгээл те хамуухан амьтанд туслаал өөрөө хохироол те үгүй гэж хэлж чадахгүйхэн төлөө одоо те буруутан болоод ч юм уу олон мэдрэмжүүдийг авсан. Тэр болгондоо би өөрийгөө эхлээд буруутгадаг байсан те би өстэй айгу тэнэг юм байна те би ингээд муу санаагүй байна те би эднэр шиг ингээд муухай байж чадахгүй байна. Би яагаад ийм юм гэд эхлээд нөгөө өөрийгөө буруутгаж олоогүй учраас буруутгаж эхэлсэн. Тэгээд багш нь маш их юм гүн одоо сэтгэлийн одоо шаналл буюу сэтгэлийн хөвдөлтөнд орж тэндээсээ их юм одоо уйтгар төвтгрээс одоо өөрийгөө жинхэнэ биегээ олж та миний дотроос бол одоо бясалгал хий гэж хинч надад хэлээгүй байхад бол тийм чимээ бол гарч эхэлсэн. Ингээд би одоо олон бясалгалаар хичээллэж шири гэд одоо олон дээр рики гэд ингээд улааны шарын гэд одоо маш олон бясалгалуудаар хичээллэж явж агаад энэхүү одоо яг энерги мэдээллийн орон буюу одоо яг өөрийнхөө ухамсартай холбогдох энэ бясалгалын арга зүгээр хичээлж эхэлсэн. Бид нар өнөөдөр одоо нийгмийн одоо дэлхий дээр гарч ирж байгаа энэ сөрөг энерги, сөрөг муу үйл явдлын эсрэг тэмцэхийн тулд эрүүл байхыг хичээж байна. Тэр тусмаа бие мах бодоо эрүүл болох гээд зүтгээд байдаг тий. Эрүүл хооллоо, ажингийн хасъя. Миний зүгээр анзаарснаар хүн ухамсараа төвшөнд ч юм уу те оюун бодолтой эрүүлжээд ирэхээрээ аяндаа тэр нөгөө бие мах бод өөрөө эрүүл рүү төмүүлээд ирдэг те. Заавал би бие хүчилж хоолны дэглэм барих гэдэг шаардлагагүйгээр энэ бүхэн маань бас ингээд давхар ингээд цогцоороо ангаагдаад явдаг юм шиг надад ажиглагдсан. Ер нь тийм тал байгаа юу? Бага хүний өвчин гэдэг те яагаад үстэй? Хүн яагаад тархалдیں۔ Яагаад те гэвэн тийм янз бүрийн одоо бидэнд огт төсөөлөөгүй те нөгөө
ийм өвчин гараад ирлээ гэдэг. Тэр болгоо эхлээд оюун санаа, сэтгэл зүрх өвдсөн байдаг. Эхлээд тэр хүн гомдсон байдаг. Хин нэгэнд гомдсон. Тэгээ гомдлоо тайлах байдаг. Тэнгүүд нөгөө гомдол нь удаан зүрхэнд хадгалагдаад ирэхээр дараа нь цээжийг нь өвдгөөд идэг. Яа энд өвдөөд ах юм аа гэдтэй. Энэ уушигч юм болоо, юу ч юм бол гэдэг гэсэн. Тэгэхээр өвчин болгоны анхдагч шалтгаан өөрөө нөгөө хайрлагдаагүй бодо орон байна. Ерөөсөө яагаад өвдөөд байгаа юм гэдгийн бүр мөн чанар нь хайрлагдаагүй. Хайрлагдаагүй учраас гомдсон байна. Хайрлагдаагүй учраас уурлаад байна, тийм? Улмаар хайрлагдаагүй учраас өөртөө итгэхгүй байна, өөрийн үнцнийг мэдэхгүй байна. Ингээд нөгөө бие орон чинь улмаар бүдгэрч эхлээд улмаар тэр нь нөгөө буруу бодлыг боддог. Буруу мэдрэмжийг өгдөг. Тэднэр нь идэхгүй бөөгнөрсөөр дараа нь хорт авдруулдаг ч юм уу, ямар нэг эмгэг судал болдог. Ерөөсөө өвчин гэдгийн мөн чанар нь бол ерөөсөө хайрлагдаагүй оршихуй орон байна гэж үзэж байна. Тэгвэл яагаад эрүүл байгаа юм? Тэнгүүд тэр хүн аз жаргалтай байдаг. Хинэнийг хайрладаг, эсвэл хайрлуулдаг, тийм байдаг болохоор бодол нь, санаа, сэтгэл нь, мэдрэмж нь бүгд эрэг төлөвт байдаг учраас тэр хүн огт өвдөхгүй, яг хажуудалд нь тэр хүний туссан өвчин тусахгүй яваад байдаг гэсэн. Тэгэхээр өвчин гэдгээ салахын тулд эхлээд зүрхээ идгээ гэж. Тэр уурын мунхагийг, тэр өс хонзонг, тэр гомдол атааг, тэр гуниг зовлонг идгээ гэж. Тэгжиж энэ өвчин чи идгээ штэ. Таны одоо жишээ нь ингээд махан бие ямар нэгэн байдлаар тавгуутэж өвдөх тохиолдол гарна штэ тийм. Тэгэхээр яадаг вэ? Эм хэрэгэлдэг үү? Ерөнхийдөө бол яг энэ өвдөлт гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Энэ би өвдөөдэн гэдэг чимээ дотроос эхлээд дуу аваагаар дуурдаг. Хэрэв анзаарвал миний толгоо өвдөөдэн, гидс өвдөөдэн. Эхлээд дотроос дуугараад тэрийг бид нар ингээд үг болгоод хэлдэгтэй миний толгоо өвдөд ах шиг байна. Би жоохон ядраад ах шиг байна, тий? Тэр чинь нэг өвдөлтөнд шууд мэдрэгдэж байгаа шүү дээ, тий? Эхлээд одоо тархин тийм оюун санаа ухамсар гарч ирж штэ, тий? Магадгүй би физиологийн хүн юм чинь нойр үрдэг ч юм уу, үлсдэг ч юм уу, ядардаг ч юм уу мэдээж тийм байж штэ, тий? Тэр болгонд өөрийгөө эргээр ухамсарладаг. Өөртөө дахиад амьсгал авах бүртэй, тий? Миний бие эрүүл байна. Миний толгоо одоо сарвал сайхан байна. Ингээд хит хитэн командыг өгөхөд л та буцаад сэргэж эхэлдэг. Сайн сайхан амар амгалан нийгмийг бүтээхийн тулд бид нар одоо хүүхдүүдтэй анхаарья гэж төр засгийн бодлогоч тэр те альва айл гэр бүлтч гэсэн наазах нь хүүхдтэй анхаардаг. Гэтэл тэгвэл тэр нөө үнэхээр сайн сайхан хүүхдүүдийг бид нар бас яаж хүмүүжүүлж, яаж өсгөх хэрэгтэй юм бэ гэдэг бас маш чухал сэдв байх гэж бодож байна. Таны одоо нөө гаргасан ерөн цуурлаар цаашд гарах энэ номон дээр бас тэр анхдагч тэр хүүхдээ ухамсарыг эрүүл зөв байлгах тухай дурдгдсан болов гэж бодож байна. Хүнийг бүтээн гэдэг 1-13 наснд байх маш чухал үйл явц юм байна гэдгийг олж мэдсэн. Тэр дундаа ганцхан бүр нэг нас биш. Бүр эхийн хөвлөд хүний зүрх анх зүрхний цохилт нь ороод ирлээ гэж бид нар эход үзүүлэхээр тэгдэг штеп. Яг тэр зүрхний цохилт нь анх орж ирсэн цагаас бид нэр хүнийг
ерөөж ах хэрэгтэй юм байна. Тэгээд дандаа гой сайхан зүйлийг түүнд үлгэрлэж хийж өгч явах хэрэгтэй юм байна. Дэлхийг тийм хүн аварж ийсэн, бидний өвөг дээдс тийм хүн байсан, тэ? Ийм сайхан авралыг тэр хийсэн гэдэг ч юм уу. Тэр ухаан дээр дандаа үлгэрлж ийж нөгөө хүүхэд маань тэднэрээс би ингүүл гоё юм байна гэж үлгэр жишээ авч бие хүн болдог гэсэн. Эцэгхийн хүмүүжил дотор буюу бүр яг Монгол угсаатны алтан ургийн хаадуудыг бүтээхдээ яаж тэр хаан угсаатныг бүтээдэг байсан бэ гэхээр эхийн хэвлий дотор хааны удмын үр жирэмсэн боллоо те манай хатан жирэмсэн боллоо гэхэд шууд туйлс хайлуулдаг байсан. Орой болгоно. Тэр туйлсан дээр дэлхийг аварч ийсэн баатруудын тухай тий маш мундаг эрийн сайн ирчүүдийн тухай халах Монголын одоо тий хаадуудын тухай хамаг Монголын хаттуудын тухай олон ертөнцийг бүтээсэн савдаг эздүүдийн тухай орчлон ертөнцийг бүтээсэн бүтээгч ухамсаруудын тухай хэлж өгдөг байсан. Хүн болгоно тэр ухаанд явдаг. Том болоод би аав шигээ хүн болно. Би ээж шигээ хүн болно. Тэгэхээр хүүхдийг бүтээн гэдэг бол үлгэрлэх явдал юм. Ерөөсөө хүн гэдэг бол солины тусгал буюу үлгэрлэгч юм аа гэж үзэж байна. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийгээ бүтээхдээ өөрийгөө үлгэрлээд байгаагаа аягуулсаа ухамсарлах хэрэгтэй. Тэгэхээр өөрөө ном авч уншиж хүүхэд ном авч унших байхгүй юу? Гэдэг ч юм уу ингээд эцэг эхчүүд өөрсдөө хамгийн эхлээд биеэсэх буюу өөрсдөө үр хүүхдтэй үлгэрлээд байгаагаа ухамсарлах явдлаас хүнийг хүмүүжүүлнэ гэж. Тэр ихийн хэвлийд бүрлдэх цагаас нь л хүн байгмын анхны ухааныг хэлж өгөх явдал юм а гэж. Үүнийг үлгэрээр хэвлийдээ 9 сар боожчих тэр цаг хугацаанд яаж тухайн хүний ухамсаруудыг сулгах вэ? Одоо яг энэ дээр нөгөө ээжийн бодол санаа. Нөгөө аавын хайр, халамж. Эднэр чинь нөгөө ургаж байгаа бие организмыг чинь тэтгэж байна гэж үздэг. Тэнгүүд ээжинд буруу бодоод байвал яах нь вэ? Хүүхэд буруу бодолтой байх нь шүү. Ээжинд жирэмсэн ирнэ уурлаад байвал яах нь вэ? Хүүхэд амар ууртай хүүхэд төрхнө шүү дээ. Ээжинд жирэмсэн ирнэ уйлаад байвал яах нь вэ? Хүүхэд гарч ирээд уйланхаа хүүхэд төрхнө шүү дээ. Ээжиндтэй ингээд дими балаа ингээд дандаа санаа зовсон болохгүй бүтггүй юм бодоод байвал хүүхэд нь яг тийм хүүхэд болж гарч ирэх нь шүү дээ. Тэгэхээр нөгөө эцэг их гэдэг чинь одоо энд яригдчих байгаа зүйл гэсэн. Хүн гэдэг чинь зүгээр те ариун хайрын хурцлын үйлээр хүн болчдгүй юм аа. Хүнийг бүтээн гэдэг чинь асар өндөр хариуцлага, үүрэг даалгавар, бүр ёс дэг юм байна штэ гэдгийг бүр эртний монголчууд мэддэг байсан гэсэн. Тийм учраас жирэмсэн үний урд дур битгий гараач гэж хүртэл хэлдэг байсан байна шүү дээ. Тийм байна. Тэгэхээр яагаад энэ үлгэрийн номыг гаргасан бэ гэхээр үлгэрлээч. Тэгээд Монгол ухаанд одоо ингээд маш хөгжингүй орнуудыг ингээд судлаад одоо үзэхэд өөрсдийн гэсэн ийм өвтэй түүх шастртай түүнийгээ дандаа үлгэрлэн өвлүүлдэг үндэсний одоо тэр баялгаа, өвөө, соёл иргэншлээ, хэл аж ахуйгаа гэд бүхий л зүйлээ асар их хүндэтгэлтэйгээр өвлүүлдэг юм байна л да. Яг одоогийн байдлаар Монголд энэ дутагдчихад байгаа. Тэнгүүд хүүхдүүд юу үзэж ийнэ гэхээр гадаадын Google-тэй, гадаадын кино, нэвтрүүлэг. Тэгээд нөгөө үлгэрлэх, яг Монгол гэдэг үлгэрлэх юу ч ахгүй болсон. Тэгээд би хүн болоод яах нь Монголоосоо явахыг хүсэж байна. Тэ? Би энд амьдрмааргүй байна. Гадаадд очичвал сайхан амьдрах гэдэг нэгдэг ч юм уу. Тэр ухаан байна. Тэгвэл бид нар үндэсний өвөө тэр хүнийг одоо Монгол хүнийг бүтээж байгаа тэр бяцхан гэрлүүдийг одооноос бид нар яг үлгэрээр те хүмүүжүүлж дэлхийг аварсан тухай, хүн байхын тухай, хайрын тухай, үнний тухай үлгэрлээд байвал яах нь
тэд нар хүссэн үсээгүй том болоод тийм хүн болно гэж. Та шинжлэх ухааныг ер нь юу гэж хүлээж авдаг вэ? Шинжлэх ухаанд хэр итгэдэг вэ? Энэ бол нөгөө энэ ертөнц чинь өөр юм арга бэлгийн ертөнц юм байна л да. Арга бэлгийн ертөнц юм заавал юм хосолмол байдаг юм гал ус, нар сар, өдөр шөн, үхэл төрөлтэй зовлон жаргал, эм гэдэг ч юм ингээд заавал ийм арга бэлгийн тэнцэтгэл байж ах хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ ертөнцид заавал тэр нөгөө аргыг судлах шинжлэх ухаан байх ёстой тий. Энд гэж нөгөө баланс буюу тэнцвэр тий. Магадгүй бүгдээрээ ингээд бэлгүүдний орон зайд байвал өнөөдөр хэн байшин барих юм? Тийм үстэй тий. Өнөөдөр магадгүй бүгдээрээ бэлгүүдний оронд байвал энэ гайхалтай соён гэгэрлийг тий түгээж байгаа энэ нэвтрүүлгийг яаж хийх юм? Тийм үстэй. Тэгэхээр энэ бүх зүйл өөрөө байх ёстой. Та бид хоёрын яриаг бол ерөнхийдөө нийтээр хийс сүрлэлээр хүлээж авч байгаа шүү дээ тий. Тэгэхээр хийс сүрлэлийн одоо бодит байдлыг л үнэн худал гэдгийг нь л танилцуулж байгаа зүйл шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол шинжлэх ухаан байх ёстой бол магадгүй нөгөө жамын асуудал болчихж байгаа. Тэгэнгүүт тэрнийг яаж хүлээж авах уу гэдг нь одоо нөгөө сонголтын асуудал болж байгаа шүү дээ. Тэгэхээр таны сонголт нь яг уу энэ дээр ингэж үздэг байхгүй юу? Шинжлэх ухаан хэрвээ одоо тий байхгүй байлаа гэж бодъё л да. Энэ ингээд бүр ингээд огт юм байдаггүй тий байдаггүй ингээд байсан бол бас хэцүү байхгүй юу? Үнэн гэдгийг чинь заавал батлах ёстой байдаг гэсэн үг. Тийм. Тэгэхгүй болохоор баталгаагүй болохоор яах нь нөгөө ороо бусгай зүйл үүсгэнэ штэ. Хин үнийн яриад байгаа, хин худлаа яриад байгааг мэдэх боломжгүй тий батлах боломжгүй болчихж байгаа гэсэн. Тэгэхээр миний ойлгож байгаагаар ерөөсөө нөгөө үнэнг батлаад байгаа тэр процессыг л шинжлэх ухаан гэдэг байгаа юм байна гэж ойлгож байгаа гэсэн. Монголчуудын донд стресс бухимдал маш их байдаг тий. Одоо гэрийнхээ хаалгаар гараал нэг шорон дээр гიშээдэг ч юм уу чулуунд бүдрээл за зам гарах гэсэн чи битгүүн машин за машина барай явж байгаа хүн хүртэлтэй нэг урдуур нь гарч байгаа явган зорчигчийг хараад стресстэй эхэлдэг ч юм уу. Хэрвээ ингээд уур уцаарын ч юм уу стресс, депресс, сэтгэл готрлын нэг анхан шатны нөгөө нэг юм өдөөгөлт эхэлдэг шүү дээ хүнд. Тэр үед нь ер нь яаж тайвширч тэр бүхнээс ингэж тэр одоо хар муухай бодлоос өөрийгөө хоромхон зуурч гэсэндээ ядаж ингэж ангижруулах боломжтой гэж та тийм бяцхан зөвлөгөө өгөөч. Яг энэ ухаан дээр хүнд яг монголчуудын бүр хүн төрөлхтний ганцхан монголчууд бидний оюун санаа дандаа өнгөрсөн гацсан юм байна. Тэнгүүд дөнгөж сая би бүдрээд унтсан. Тэгвэл би одоо уурлаад байна штэ. Тэнгүүд миний оюун санаа өнгөрсөн байгаа. Тэгэхээр эндээс гарахын тулд одоо дэрх явдал. Буцаад амьсгал дээрээ төвлөрөөдөө би сайн уурлаад би стресстэй ингээд тайвширч чадахгүй байгаад яа би яагаад тайвширч чадахгүй наа одоо яаж тайвширх вэ гэвэл амьсгал аваад яг одоо дэрх. Тэнгүүд хэдийнэ тэр болоод дууссан байна. Гэдгийг өөртөө хэлэх. Хүлээн зөвшөөрөх. Тэгээд яг одоо тий эрэг зүйл төвлөрөх. Яг одоо юу вэ? Чи эрүүл саруул байна. Энэ бүх зүйл болоод өнгөрсний ард яасан бэ те? Чи нэг юм ухаарсан байна. Гэдэг ч юм уу те. Тэгээд яг одоо цагт буцаагаад ирж ижил тэр нөгөө бүх юмдаа уур стрессээс гардаг. Энийг болохоор саармаг энерги гэж ярьдаг байхгүй юу? Энэ нөгөө сэтгэл санаа тогтворгүй байх, те бодол санаа тогтохгүй байхыг энергийн төлөвт юу гэж үздэг вэ гэхээр саармаг энерги гэж үздэг. Энерги нь ерөөсөө мөнхийн юм байна. Энерги өөрөө нэмэх болон хасах цэнэгт мөнхийн шидэлт буюу хувирдаг юм байна. Ингээд нэмэх хасах цэнгийн хооронд хувьсж байгаа энергийн төлөвийг саармаг энергийн төлөв гэж нэрлэдэг юм байна. Энийг шашнаар бол эрэг энергийг нь деважин сөрөг энергийг нь там гэж нэрлэдэг.
ингээд саармаг энергийг нөгөө тодорхойгүй буюу те өөрийгөө олоогүй яах гээд байгааг нь мэддэхгүй хөлбөрж явж байна гэж бол үзэж байгаа гэсэн. Тэгэхээр яг тэр стресс бухимдал гэдэг бол сөрөг энерги байх гэдэг шүү дээ. Тэгэхээр энийг хормын төдийд эрэг энерги болгож хувьсгахын тулд одоо цагт ирнэ. Одоо цагийн хамгийн гоё эрэг сайхан зүйл төвлөрнө. Хэдхэн орон. За, хоёулаа ярилцлага өндөрлүүлээ. За. Хэлхий маань урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Тэгээ хамгийн чухал зүйл юу вэ гэхээр хүн болгоны дотор байдаг тэр хүсэл зорилго бол мэдээж гэрэл гэгээтэй, гоё энергитэй нийгэм дэлхий дээр бид нар амьдрахыг хүсдэг. Тэгээ мэдээж тэр зүйлийг бий болгох магадгүй боломжгүй байж магадгүй. Гэхдээ нөгөө хүн яг тухайн цаг үедээ амьдарч байгаа бол өөрөө нөлөөлөгч байх нь хамгийн чухал байдаг. Тэгээ таны хувьд болохоор бүр ингээд гэрэл хасаана гэдэг маш том зорилгыг тээгээд яг энэ зорилгынхаа төлөө бас нийгэм гоё нийгмийг бүтээхийн тулд зорж байгаа тэр зорилгот нь маш гоё байгаа учраас тэгээд цаашдаа ч гэсэн илүү олон гэрлүүдийг хасаагаараа гэдэг ерөөлийг гэх үү хүслийг гэх үү хэлээд тэгээд ярилцлага өндөрлөе. Бүх зүйл надаас эхлэлтэй юм байна. Өөрийгөө олох, таних гэдэг чинь ямар чухал үн цэнтэй зүйл юм бэ гэдгийг ойлголоо. Тэгээ манай үзэгчид ч гэсэн бас энэ талаар дор бүрний нэг тунгаах байгаа гэж бодож байна. Өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд энэхүү бас гайхалтай санчир гаригийн зочин хэмээх нэвтрүүлэгт те урьж оролцуулсан танаа баг хамт олонд одоо гүнээ талархал илэрхийлээ. Мөн энэхүү одоо те эгэл телевизийг болон энэ нэвтрүүлгийг шимтэн үздэг олон гайхалтай оюуны өндөр одоо боловсралтай хүмүүс маань бас энэхүү одоо зүйлийг бас их ухаан ойлгосон байхаа гэж бодож байна. Тэгээ энэ бол одоо миний өчүүхэн нэгэн одоо тэг хүсэл байлаа. Тэгээд энэ сайхан зүйлдээ урьж оролцуулж те олон түмнээ бас энэ их ухааны манаас түгээн дэдлэгүүлэх гэсэн та бүхэнд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.